Варанклер байна. Зан hybrid tank 300 2.0 turbo. За мэдээж Варанклерийн хувьд бол 2.0 turbo байгаа. За энэ хоёрын гарааг харъя тий. За нэг нь 35 инчтэй том дугуйтай, энэ арай жижиг дугуй байна. 33 мөр юм уу да. За hybrid tank 300 2.0 turbo. За цааталт нь Jeep Wrangler 2.0 turbo. За энэ хоёрын гараа хэдүүлээ харъя. За Wrangler-ыг төрүүлээд гаргасан. Tank 300 2.0 turbo албаар. Оо амар. За яг замын голоосоо эхлээд Tank 300 2.0 turbo барьж байна. За гараан дээрээ за Tank 300 бүр хамаагүй илүүрхээ төрүүлчлээ. За бүр албаар явж гэд явуулж байгаа төрөл ажиллаа да. Бас ийм байж болдгоо. Нарай л энэ саяных чинь хибрид юм уу? мөн шүү дээ hybrid 2.0 turbo. Одоо эн чинь бол 90 дээшээ V6 V8 үттэй л үзэлцэн гэдэг байгаа шүү дээ. Тэрээс яг үеийнхэн дундаа бол одоо баг урд нь гарах одоо машин бол байхгүй тий. Яг асфальтын төвтөр суугаа явахад бол яг нэг жижиг спорт машин суудсан юм шиг л амар. За бас гоё явж байна да. За хос зүрхтэй аратан гэж нэрлээд байгаа бас танк 2.0 турбо. За одоо сая одоо бүр арай л амар гарчлаа да. Албаар Wrangler-ыг төрүүлж явуулж байгаад. Тэгээ араас нь гараад замын голоос барьчлаа. Албаар тоо хоёрыг одоо төрүүлж гаргаад ах шиг байна шүү дээ. За төрүүлээд явж. За яг зэрэг гарсан. Одоо бол ерөөсө хайр байхгүй гэж штэ тий. За мэдээж замын тал түрхээс өмнө аль үжи Tank 300 2.0 turbo илүүрхэд гараа авчлаа. За Wrangler хойно явж байна. За энэ хоёрын баг зөрөө 60-70 метрийн зөрөөтэй Tank 300 2.0 turbo төрөл орчлоо. За бас янз явж байна. Зэрэг гарвал нэг иймэрхүү тасархаараа төрүүлж гарвал замын голоосоо барихаараа бас л. За тэгээ сүүлийн энэ Tank 300-нууд бол айхтар болсон билээ. Тэгээ ялангуяа 2.0 turbo бензин хөдөлгөөртэйгээс дараагийн нэг 2 шат агцсан загвар буюу high 4T Tank 300 2.0 turbo. Тэгээ чи 35 инчийн бас мангар том дугуйтай байгаа. Тэгээд ямар ч машинд дугуйнда түүхтэхгүйгээр ингэ те. Бас амар гоё смут явдалтай байна да.